подкастын хамгийн ихний асуултыг танаас асуух хүсэж байна. Амжилттай оюутан гэж таны хариулт юм бэ? Яг гэж сургуульд орсноо мэдж байгаа хүүхдийг л одоо би амжилттай л гэж хэлнэ шүү дээ. Тэр чинь бол би энэ сургуульд сурах гэж ирсэн юм уу? Эсвэл диплом авах гэж ирсэн юм уу гэдэг чинь бол хоёр ондоо шүү дээ. Тийм ээ, одоо яг нэг үгэлэхэд бол надад бол бас тийм тохиолдол гарч ирсэн одоо юу гэдэг танаа хоёрт ч сурд юм байл шүү дээ. Чи юу ярьж байгаа юм? Хоёрт нь ч сурах хэрэгтэй шүү дээ. Одоо чинь тэр сургуульд бол бид нар яваалаа гэж төгчд кредитийн мөнгийг авч өгчөөл тэгэл кредит авчдаг. Тэгэл 4 жил босоод Монголд ирчихсэн бол хичээл тэгэл дараа авчдаг гэсэн тийм юм ярьж байгаа байхгүй. Тэгэхээр би одоо бол юу гэж бодож байгаа чинь нэг сурах гэж ирсэн бол сурах хэрэгтэй. Манай сургуулийн нэг онцлог бол юу юм бэ гэхээр диплом бол их хараа. Чи диплом авах гэж ирсэн юм уу? Юм сурах гэж ирсэн юм. Хэрвээ чи үнэхээр юм сурах гэж байгаа бол юмас сур. Ер нь юм сурах гэсэн бол ямар ч нөхцөлд сурах шүү дээ. Хүсэл байх юм бол одоо чин эрүүлцэл байх юм бол ямар ч нөхцөл сурна. Энээс хүнд нөхцөл бол одоо танаа бодлоо тэгэл тэр 30 он, 40 он дэлхийн 2-р тань. Одоо зарим нэгэн Африкийн орнууд ч юм уу зүүн Азийн орнуудад ямар хоёрстой хүүхдүүд ингэж сурах гал чагмаад гэдэг. Тэдний дэргэд бол бид нар шиг коммунизм үед байж байгаа хүмүүс шүү дээ. Тийм учраас яг л зүгээр хүнд хэцүү байх сартахад энэ хэлбэр юм ярьж байгаа боловч сурах орчин бол шал одоо миний сурч байсан орчин, та нарын сурч байсан орчин гэж байна. Шал ондоо шүү дээ. Бид нарт бол нэг материал өгч хол тэгэл энэс нь юм хүртэл уншуулж хол тэгэл дараа нь эргүүлээд тэрийг цөөрөө юм шиг давтуулаад тэгэл одоо онцгой Монгол гаргадаг. Одоо чинь хамгийн наазах нь гэдэг эдийн засаг дээр гэдэг одоо Кейнси онол гэдэг чинь хөрөнгөний онолыг шүүмжлэх юм гээл. Тэгээд нэг Кейнсийн тухайн хоёр хуудас юм байгаа байхгүй. Тэгэл тэрийг л одоо уншичаад одоо тэр Кейнс гэж ер нь айгүй муухай юм байсан. Замаахан тэр шиг муухай тийм одоо ард түмнийг ямар муухай шулж байсан байна гэх. Тэгэл хэлчих дээр лонц авчдаг байлаа шүү дээ. Тэр Кейнсийн зохиолыг үзээчгүй тийм үү? Ямар ч зохиол гэдэг юу ч үгүй юм. Милтон Фридман байна. Самуэлс нэг шогт мэдэхгүй байлаа шүү дээ. Одоо том эдийн засгийн огт мэдэхгүй. Тэгсэн мөртлөө шүүмжлэл шалгалтын дээр заавал нэг 3 дахь асуултанд гэж яддаг байсан. Хөрөнгөний онолыг шүүмжлэх юм гэдэг. Тэгэл тэр 3 дахь дээр нь тэрний хөрөнгөний давж чиглэл одоо нэг юм шүүмжлэн шүү дээ. Зохиолыг уншиж үзээ. Нүдэндээ хараад мөрөг хөнгөлөд одоо та нар бол ямар ч дуртай материал хаанаас гэсэн байвснаа гэсэн дээр сайн дотор ороод юм даачих. Тийм учраас та нар бол үзэх харах материалаар дутаагүй тэгээд академическая свобода гэж ярьдаг шүү дээ. Одоо эрдэмтдийн судалгааны ажлын бас нэг оюуны нэг эрхчлөө гэж тийм үү. Энд дээр ч юм хязгаарлалт байгаа бол байхгүй шүү дээ. Өөрийн гэсэн бодолтой байх, өөрийн гэсэн сонирхсан юм үзэж харах гэдэг багштайгаа хамгаалдаг. Биднэрт бол тийм эрхчлөө байдгүй юм шүү дээ. Тэгэхээр сурах гэж бодож байгаа бол үнэхээр чи сурах гэж ирсэн бол тэгэл чи бас цаг л одоо сайн оюутан амжилттай оюутан байна л гэж л одоо бодож байна. Маш хүнд нөхцөлд сураад тэгээд улс орноо хөгжүүлээд явсан түүх бол маш их гэдэг. Өндөрлийг бол дэд зэрэгээр давж гарч ирсэн түүхнүүд бол одоо маш их байдаг. Ялангуяа манай зүүн Азийн хөрш орнууд дээр бол одоо ингээд хүчнээ юм. Тэгэхээр манай Монголд ч гэсэн дээр маш хэцүү. Одоо гэнээр чимээ тэр анх Ленинградд очичоод оюутан болж очичоод сурч байсан тэр өөрийнхөө нотроо үед тэр өөрхийн тэр сурч байсан нөхцөл тэр багш нарын хатуу байсан гэж зүгээр ёстой байна. Тэр багш нар ч ондоо шүлээ харцаараа явна шүү дээ. Зүгээр юу тэр яа. Тэр одоо чад шунж багшийн нэг удаа тэгээд бас ч гэж одоо би чинь хамгийн хүнд болчихсон. Эсвэл их сургуулийн багш шүн гэл одоо бас гайгүй тавраш байгаа шүү дээ. Тэгэл ороод нэг уулзах гэтэл тэр үүдээр очиход тэр харьцаал ингээл бошоо байгаас хийгээл ингээл энэ дээр хараад зогсдог байсан. Тийм л багш нар байсан. Зогсож жоод нэг л үг хэлэн тэгэл юу гэж байгаа юм гараал тэрийг бодоод яваад юу гэж хэлчих юм те ямар юмтай уйлдуулж байгаа гэл ингээл одоо бол шаад оног тийм учраас би одоо бол тэгж бодож байна тийм ээ.
Тэгэхээр сурах чиглэл эрхэм болсон чин сэтгэлтэй, чин хүсэлтэй бол тэгээд ямар ч өндөр бэрхшээлийг давж гарч чадна.